За, хаврын салхитай шорот өдрийн мэндийг хүргэж байна. Хайрын хахуул нэвтрүүлгийнхаа 4 дахь дугаарыг яг одоо Эхлэхүүрийн уртлын Фантом дээрээс эхлэх гэж байна. Тэгээд өнөөдөр ямар азтай хүний крашийг найрах бол бүгдээ яг одоо туудахгүй харах болно. Тэгээд ер нь бол одоо 100 бол дурлал бол яг вэ ер нь бол нэг тийм магадгүй одоо өргөжлөхгүй гэсэн. Харин хавар болон өвөл дурлсан тэр дурлал хамгийн үнэн байдаг юм аа гэдэг юм байлээ. Тэгээд одоо хэн нэгэн дурлцсан явж байгаа крашига ботцсон явж байгаа тэр нэг хүнийг олоод бүгдээ өнөөдөр крашиг нь хамтдаа K-Brands-ийн цоошин бүтээгдэхүүнээр найрж өгөх болно. Ингээ хайрын ахуултан хамтдаа байгаарай. A few inches later. Их хүн багтаа байна Фантомор ишээ. Ишээ. Сайн байна уу? Ямар хордог үүдг юм бэ? Шууд чигээрээ гүйцдэг гэсэн. Why are you running? Why are you running? Сайн ахын дөө. Ахын юм асуучих уу? Юм асуучих уу? За. Хэдгээр анги вэ? 12. 12 дугаар анги. Краштай юу? Найз хүнтэй. Яа, найз хүн хин гэдэг. Юули сарна. Ямар гоё нэртэй юм бэ? За чи яг тэр камер орж найз хүндээ гоё сэтгэлээ өгүүлж. За юули сарна хайртай шүү. Тэгээд яг юунд найртай? энэ бүх юмд л хайртай шүү. Бүх юмд найртай юу? Тий. За. Хоёр хажууд онгодог хэмжээний тим татна уу? Яг л ч дугаас л хүн болгоно. Татна штэ. Тий. Энэ хүн болгоно л. За, маш гоё гэр бүлийг зохицлогоод удаан хамт байгаарай. За баярлаа. За, хөрх хөхтэй шүү. Яасан хөрхөн борж байгаа шүү дээ би чи. За, ийш явнаа бүгд өргөжлүүлээд. Энэ гурав бол элитийн борлогдсон шинж юм байна. Сайн байна уу? Юм асуучих уу? Гөө. Юу амар шөнийн толд орж байгаа юм шиг нуугддаг юм бэ? Юм асуучих л да. Сайн байна уу? Гэр бүлтэй юу? Ганц бий юу? Ганц бий юу? Краштай юу? Яахгүй. Яагаад хүн крашлдаг гэж одоо? Аа? Юу, одоо яг ийм насны чинь сайхан хүн крашлах хэрэгтэй юм шүү. Крашлал тэ хараад явчих хэрэгтэй юм шүү. Болно. Яванда болох уу? За. Одоо ер нь бол амьдралын хамгийн ойрын гоё зорилгоо хэлээч. Ямар зорилготой? Мэдгүй нэ. Яагаад ичээд байгаа юм бэ? Толгомдод байна. Амаах хайрын ахуул дээр нэвтрүүлэг байхгүй юу? Энэ крашиг найрж өгдөг байхгүй юу? Тэгээд чамд хэрэг краш байх юм бол краш чи ийм гоё K-брэндийн бэлгийг өгөөд чиний сэтгэлийг илчлээд те чамайг хостой болох гэдэг байгаа байхгүй юу? Тэ. Өөр хөтөч. За. Краш байгаа юу? Краш дэмо краш юм уу? Бага юу? За. Нашаа гэнэ. Йоо, надад чаар чамаг бараг авч хийслээ. Найз хэд болгодог ах. За, краштай юу? Краш байгаа штий. За, хэн гэдгээ? Мичид гэдэг штий. Мичтэй? Нэг сургууль юм уу? Тийм, манай сургууль. За чи одоо шууд залгах. Гэр мөрийг мэдэхгүй, юм мэдэхгүй, юу гэж мэдэхгүй. Тийм үү? Ханддаг юм уу? За тэгвэл чи одоо яг уулз чадахгүй маа гэхэд яаж одоо сэтгэл хэлчих мичтэд. Нэг сургууль юм ба штэ. Хэдгээр анги? Хэдийн. Хажуудланга. Эсвэ юм уу? Үгүй. Ямар анги? Манай хажуудлаас. За зүйл чи мичтэд одоо яг ийшээ камер руу харж байгаа сэтгэлээ хэлчих. Мичтэй хайртай шүү, өөрхөн шүү үнсий. За. You can do it. Яа. Фантом дээр жоо хүн цөөтэй байна. Өдөр болохоор одоо Эхлэхүүрийн урд хүмүүсээс краш тон байвал найрж өгнө. За энэ дотор хүмүүс гарч ирчих шүү. Чи тосол авъя да. Сайн байна уу? Ахын юм асуучих уу? Ганц бий юу? Тийм. За ахын нэг юм хайрын ахуул гэдэг нэвтрүүлэг тавьж байгаа байхгүй юу? Гөө бэж ахын ганцхан юм яа. Ганцхан үтэн зам авчихсан. Ахын юм K-Brands зөв entertainment-ээр хамтраад хайрын ахуул гэдэг нэвтрүүлэг хийдэг байхгүй юу? Энэ яадаг вэ гэхээр чи ганц бий юм ба штэ. Одоо бас дотроо хин нэг бодож санаж харддаг л байлгүй дээ те. Краштай юу? Яа гэж. Краштай. Бага. За, краштай бол ахын өдөр ингээд энэ K-Brands-ийнхаа гоё цоошин бүтээгдэхүүнээр тий одоо энэ дарахад дэмждэг витамин за тэгээ одоо унтахтаа дүрхдэг одоо sleep mask гэнтэр гээл тий маш олон бэлэг өгөх гээд байгаа байхгүй. Тэгээ чиний крашиг ойлоо найрыг. Хэрэггүй яах вэ? Үгүй. Би ерөөсөө энэ бэлгээр л ахын найрж өгч юмд. Ахын дөө хин гэдэг юм байл шүү дээ. Ийшээ зогсож машин яваад. Дөө хин гэдэг юм бэ? Баяр жаргал гэдэг. Баяр жаргал. За баяр жаргалаа. Одоо ойлоо чиний краштай. Энэ крашыг таних уу? Би бол таних гэдэг наваг л танихгүй нэг тийм олонний танил хүн байдаг гэх юм уу? За. Урлагийн хүн байх нь шүү дээ. Урлагийн. За, юу яа? Ахын урлагийн хүн байсан ч хамаагүй. Би ямар нэгэн байдлаар одоо чиний тэ урлагийн крашиг чинь чамд найрж өгөхийг бодож өгөө хичээе.
Гэтэ одоо бас би танихгүй ч хүн байж магадгүй, таньдаг ч хүн байж магадгүй. Уг нь л их олон нэвтрүүлэг хийсэн ахын нэг ток шоу энэ төр гэх. Тэгэхээр таньдаг хүн байх юм бол ус зохиод те бас эсвэл чи дугаар муугаар мэдгүй сте. Гүү мэдгүй. Мэдгүй. За хин гэдэг юм ямар хүн бэ дээ ойлишээ зогсож. Бас хэлхэнээс жоохон Хэцүү нэ. Тэгээ би харч идэх үү ямар хүн байна ер нь. яг сайн яг дуугийн сонсоод явж ирсэн. За. Яг хин За. Окей, тэгвэл би бол бас мэдхэл юм байна. Хэлчих юм уу? Хэлчих үү? Энэ аль нь юм бэ? Аль нь заач хамтлаг үстэй. тий хамтлаг. Аль нь? Яа, Gangbang байна. За баянаа юм уу? За би гангааг бол танив. Баянатай бол тоглолтын дээр бол хэд удаа таарж исэн. Гэтэ бол яг сайн нөгөө нэг дотноор сайн танихгүй. Гангааг бол өмнө бас нэлээд олон жилийн өмнөөс мэддэг яхаа. Тэгэхээр юу яа? Би дугаар нь одоо яг хүнээс асуугаад тэгээд залгаад хоёлаа очиод чи бас ингээд чамайг крашлдаг шүү баянаа гэд те. Ингээд бас ингээд гарын бэлэг өгөөд те. Манай K-Brand бэлэг өгөөд вон баянаа зөвшөөрөх байхыг би бодчих. Айгүй хөргөө охин байна. Баярлалаа. Манай баянаа энэ гол нь ганц бий байдаг байгаа. Чи тэр мэдхүү? Сайн мэдгүй тэгэж боддог. Найз охинтой гэж авал яана. За юу яа ингээ. За чи явсан өх бэлгийг дөр барьчих. За хоёлаа эндээс би нэг залгаж малгаж үзээ. Дугаар муугаар нь хайж үзээд хий. За. За. Хинээс асуух юм бэ? Gangbang баянаа. Gangbang хамтлагч одоо 5 сарын 24-нд цэнгэлэг тоглолтоо их гэж байгаа. За чи краш нэм чи мэдж байгаа бах те. Би сайхан очи үзье гэж бодоод яг тэр нөө пост энэ шеэрлж ирсэн. Энэ бол их сонсох дуртай хамтлагуудын маань нэг бас их хөөрхөн ааштай дүүнер гэж би боддог энэ тоглолтод харгаа. Тэгээд одоо гол хинээс дугаарыг авна гэсэн үг үү? За байж. Бас их хугацаа дараа мараа. За юу яасан? Явсан дамдамаа асууж хагаад очсон дугаар нь оллоо. Тэгээ одоо бүгдээрээ залгаж үзье. Явсан дугаар нь хадгалаад авчи явуулсан эхлээд дүүгийнхаа гэсэн аим дотны юм шиг. За явсан дугаар хадгалаад авчлаа. За одоо залгана. Би ярихгүй сте. Юу ярина? Тавг ярих гайх штэ. Юу охин хаанаас гараад юм? Гол тэрийг л мэдмээр байна. Эвдэх яажсан хөө. Тэгээ тоглолт Монголын бэлтгэлтэй байж магадгүй. Одоо чинь барсаа гарнаа тоглолт нь хийж байна. За таслаад байна зэ. Тоглолтын бэлтгэлтэй байж магадгүй. Ямар ч зүйл хоёлаа яаж игээд хүлээж байгаа. Чи өндөр энэ хийц автаагаа Ер баярлалаа. нь аюу захтай нэг хичээлд харцаа явж байгаа. За. Хаас ортой? Хүмүүлийн ахын их сургууль. Хүмүүлэгт ер нь намайг жоохон багч байгаа. Ер нь 9-10 онд хүмүүлэгт хөөргө охин байдаг гэд би хүмүүлгийн шинжилт мэлдэх ордог байсан. Баянаг уцаа автлаад ийм яриа зогсчих тий. Би шинжилт нэх ордог байсан нэрэ. Одоо ч хэврээл байгаа юм байна тий. Тий. Зам хийхгүй. Монгол өртөө итгэлтэй. За энэ ямар мэрэгчлээ? Мөрчлөөс ордог. Маркетинг гар. За ер нь бол цаашдаа бас хамтарч ажиллахаар л мэрэгжил байна да. Ямар ч зоригтой хүрээд хоёул явсан ярьж байна. Бат. За окей. Ханда баяна мөн үү? Gangbang. Оо тасалсан. За зоригтой байна гэж байна. За байж. Яаж игээд холбогдчихмоор байна. Төө гадаач яаж шороод. За ерөнхийдөө бол машин л алхаад баяр жаргалтай орж суучлаа машиндаа. Гадаа шороод байгаа учраас тэгээ зураг авалтаа гэсэндээ одоо бас нэг 10-20 минут бас өнгөрчлөө. Тэгэхээр дахиад нэг залгаж үзье. Одоо энэ гомдлын мөр шийтсэн одоо ерөөсөл зоригтой өрхийн тулд бүхнийг хийн. Найз охинтойс салгана. Оо тийм ээ. Бано. Зураг авалт нь дууссан болоо? Дуусаагүй байна. За. Би нөө нэг оргил мөх байна зөв яриагээ. Оргилах нь байна. Сайн уу? За, өмнөөс хоёул хэдэд тааралж ирсэн шүү дээ. За, ажил тавлаг. Тавлаг. За, тоглолтын бэлтгэлтэй. Арай бас бэлтгэлтэй байгаа нөгөө наанал нөгөө клипний зураг гээл. За, клипний зурагтай нөө. Ахын чамаас нэг хэд хэдэм асуух гэдэг хэд жоох нэг ганц хоёр л асууж яхах. Тэгэд юу яах гээд ахнаас чамд гоё мөхөх гээд байгаа юм аа. Завтаа бол байгаа газар нь очиод. Тэгэд ахын доо юу н одоо энэ статус одоо relationship статус ямар хэмжээнд байна? Ганц бий байгаа юу? Энэ хүмүүнтэй үргэж байгаа юу? Гацалт явагдаад нэг яаж юм. Ер нь ганц бий байгаа юу? Ер нь бол ганц бий байгаа даа. Complicated байгаа. Ер нь бол. За.
За. Тийм үү. За окей. За юу вэ? Ахын нэг чамд очиж яг одоо хаана байгаа? Студ зураг авалтын сайн цастер байна. Хааны тэр нахан дөө? Энэ юу штэ? Тэц дөрвийн энэ штэ хаа. Тэц дөрвөө. За ахын одоо эхлэгүүдээр явж байгаа. Ингээс очиод ахын чамд нэг юм өгчөөд явъя дөхөө. За Тэгээ чи ахта локейшн зөв шеэрлчээрэй за. Локейшн шеэрлчээрэй. Хоёлоо фэйсбүүкээр найз болъё. За та над руу яачаарай. Бичээрэй хаа. За тэгээ. За тэгээ за. Ганц би гэж ямар гоё юм бэ? Аль баяр жаргалын тэр яг ганц би гэсэн сэтгэлийн сонсъё. Ганц би гэж байна. Краш нь. За ямар вэ? Гоё юм. За бас их хүчилмөр орж иж Баянагийн дугаарыг олж аваад тэгээд залгасан зураг авалттай гэсэн бас нэлээд хүлээж байгаа залгасан. Одоохондоо бол ингээд ганц бий байгаа. Гэтэ яг харьцаж байгаа хүмүүс бол байгаа гэж юм. Гэтэ яг тэ тэр мөр бол өрсөлдөгч байхгүй бол амьдрал сонирхолгүй шүү дээ. Тийм биз дээ. Өрсөлдөгч заавал байх хэрэгтэй юм. Тэгжиж илүү гоё болно. За тэгвэл одоо бүгдээрээ тестөрүүлээ студиороо очиж тэр одоо клипний зураг авалтай юм байна. Тэгээд Гангби хамтлагийг та нар бас угаасаа ганган цагаан дуугаар нь одоо маш олон дуугаар мэж сүүлд харанг маран гэдэг айгүй гоё дуунуудыг гаргаж байгаа. Тэгээд одохгүй тоглолт нь болох гэж байгаа учраас угаасаа их олон гоё шинэ уран бүтээлүүдийг цацчихсан. Тэгээд бас цаанаасаа л бүх юм болох ёстой хувьдаа болдог гэдэг шиг яг ингээд баяна крашдаг нэг юм хөөрхөн хүмүүлэг сурдаг, маркетингээс сурдаг охин тааралдаад тэгээд энэ охиныг би машинд хажуудаа суулгацсан явж байна. Тэгээд өнөөдөр баянаг олонний танил хүнийг би найрж өгнө. Найрч чадахгүй мэдэхгүй явуулсан бүгдээрээ тестэрүүлөө явцгаая. За хэр чамаа хэр хүмүүс олон крашлж байна? Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Аа? Чамаа хүмүүс крашлдаг юм уу? Сэтгэл хөдлөлөө ичлэхгүй болоо чамд хүмүүс. Ямар сони юм бэ те? Сонирхож юу яах вэ? Гэ чи тий хөөргөө юм биш үү? Сайхан монголчууд өрхтөө хөмсөг мөсөг бол нэрээ нислээ шүү дээ. Ямар гоё хөмсөгтэй юм бэ? Өтгөн гэж сайхан жигтэйхэн аа? Хоёрдугаар хүрээс гэж манай баяраа. Хүмүүлэг иргэшэл өмсгөө сайн. Ер нь хэр сайн байна? Ер нь дэжгүй шүү. Яг миний төсөөлжсэн яг чиглэлээр болохоор тэгээд ерөнхийдөө амар байдаг хичээлүүд ч гэсэн. Ер нь яг маркетингийн чиглэлээр чи сонгож сурж байгаа. Энэ маркетинг одоо чи энэ мэрэгчлэлд ер нь хэр их сонирхолтой дуртай вэ? Анхандаа ч яг уран зураг ч юм уу яг тиймэрхүү юмар яг явдаг чиглэлтэйсэн болохоор яг гинт чиглэлээ өөрчлөөд яг угаасаа яг аав ижлж байгаа штэ юм хүү ирээдүйтэйгээд тэгэд нэг мэдсэн яг тэгээд сургуультай ороод тэгээд ер нь таалагдсан мөлий сураад үзэхэр. Тэгээд яг миний чиглэл юм байна гэж бодоод тэгэл одоо сурж байгаа та. За чи баянаг яг юу крашлдаг? Чи камер л харж байгаа хэлчих. Анхандаа ч яг дуунуудын сонсоод ямар гоё дуутай юм бэ? Яг угнаас ингэж амар таалагддаг гэж бод. Ер нь тэгээд хувь хүний өнцгөөс ч юм уу ингээд Instagram хуудас руу орж үзээ зурнуудыг үздэг ч юм уу яг тиймэрхүү байдлаар крашлж эхэлжсэн. Тэгээд уусаа яг жүжигчин гэдэг хуваар нь бас кинонуудыг бас үзчихсэн. Тэгээд манаас найзууд ингээд тодорхой хэмжээний ингээд нэг тийм уулж үзсэн хүмүүстэйгээ ингээд яриад ингээд айгу хүн болгонтэй айгу гоё нийт ч айгу гоё харьцдаг. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү юмнууд айгу сонсч ийсэн. Энэ бол нийт ч шүү. Ёстой харин тийм 2-3-удаа таарлаж ийсэн. Ёстой нийцсэн болоо шүү харин манай баяна. Тийм яг тэгэж айгу их сонсч ийсэн болохоор хувь хүн жоохон тийм хүн юм байна да гэд ерөнхийдөө айгу нэг тийм гоё бодол авсан байсан. Тэгэл ерөнхийдөө цаашаа ерөнхийдөө дагаад ерөнхийдөө дуунуудын сонсоод ер нь дэмжиж байгаа. Тоглолтын яг Үзнэ яг үзнэ. За би очиж ингэх гээд байгаа байхгүй. Тоглолтын пледийг нь чамд авч өгөх гээд байгаа байхгүй. Өнгөө оюут хөх тийм ч одоо тийм биз дээ мөнгө төрний бас хэцүү л байгаа шүү тийм биз дээ. Мөнгө төрөг айгүй юу? Сэтлгүй юу? Дэжгүй гэж байсан шүү. Дэжгүй. За бас мөнгөтэй оюут юм байна. Манай баяраа бол их мөнгөтэй оюут юм байна шүү. За тэгтээ юмс би очиж баянаг одоо ингээд найраад ингээд чи таалагдчихвол чамд би ингээд плед өгөх болов уу гэж бодож ин заяа. 5-24 цэнгэлт болох тоглолтын бүр гоё юм тусгай тий. Ямар гоё судал модал байна. Тэнд нь бас би ингээд шургана заяахан шургаж хагаад тэр плед нь авах болно заяа. Би бас яг явна гэж бодсон. Бараг өмсөх хугацаас бодсон байсан. За тэгвэл хоёул тэр пледийг нь гоё би одоо авч өгөх гэж хичээнэ. Тэгээд баянаа бас гол нь одоо өөрөө таалагдчихвол ирэх юм чинь бас пледэн дээр өгөх болов уу гэж би бодож байна. Тэгээд бид хоёр одоо нөгөө нэг машин дотор явж байгаа болохоор ингээд дүрсээ яг влог учраас ингээ хаа мог авч байгаа шүү. Тэгээд яг л баяраг ер нь хэр охин бэ гэдгийг ингээд камер дээрээс их гоё ойрхоноос харуулж байна. Тэгээд би бол баянаа таалагдах болов гэж бодож байна. Хөрхөн охин байна. Тэгээ манай одоо үзэгчиж гэсэн бод гэж бодож байгаа хаа. Тэгээ бүгдээрээ баянаг бас ямар охин сонирхтойг мэдэхгүй учраас ямаас очил сэтгэлээ хичээл үзье. Үзнэ. Одоо бид төвчрөд явж гин. Тэгээ тест дөрөв дээр очиод клипнийхэн голоор очиж уулзцгаая да баянатай. Бодохгүй болцсон. За ямар ч байсан муу юм шүүгээ нэлээ хайж бид ирлээ. Энд нэг юм студ байдаг юм байна. Тэц дөрвөн энд тэгээд
эхлээд ингээ гэж бодож байна. Тэгэхээр би орж тайлбарласан дээр баг. Тэгэхгүй бол нөгөө нэг шууд чи орохоор чамайг танихгүй учраас жоохон сонир байдал үүсч магадгүй гэдэг утгаараа эхлээд би ганцаараа ороод баянаад тайлбарлчаад тэгээд ахын чамайг дуудаа зэ. За би. За алишээ ийслээ. Чамайг би ийшээ нэг дотор за ханд нэг энэ хавцаа байж явах уу? Хүлээж явах уу? Дааруул машин хүлээж болно шүү зэ. Хань ямсаа ороод. Тэгээ энийг орох бах бүгд ийшээ ороод хүн байна уугүй хараад тэгээ баянатай юмсаа эхэлт уулзах. Сан фильм хан зураг авалт хийчих юм шиг байна. Баяна. За, клип зураг бол эхэлсэн байна. Тийм. Ханы шинэ хальт болцоод байгаа юм. Шишлэг гэдэг. Ингээд ханы бичлэг хийж нэвтрүүлэг хийж байгаа маа. Тий. Хан чамд хэлчихээр бас үгүй гэх юм болов ч одоо шууд төрөөлөлөө. Ханы хайр ахуулт нэвтрүүлэг гэдэг байхгүй юу? За. Тэгээ өндөр би ингээд эхлүүрийн урдаас ингээд ер нь бол крашиг ярьж өгдөг нэвтрүүлэг байхгүй юу? Манай K-Brains зөв энэ төрөж хамтраад хийдэг. Тэгээд нэг охинтой тааралдаа танилцаад ингэсэн чинь чамаа крашлдаг гэсэн байхгүй юу? Тэгэхээр ахын чамааг дугаарыг хайж олцоод залгаад тэгээд түрээд ирлээ. Тэгээ нөгөө охин минь ирцэн баг гол. Тэгээ чамаа ганц би гэсэн учраас нэг амар доргицгүй лөө гэж ахын бодчихээ. Тэгээд ахын чамаа нэг шипи үгээд хөрх охин байгаа. За тий бас жоохон тий бас онцгой охин бол ахын чам дээр авчрахгүй заяа. Хөрх охин байгаа заяа. Тэгээ чи гой танилцаад үз ганц би хүмүүс юм шиг. Тэгээд надад ирцэн хүлээгээд байгаа заяа. Тэгээд би гол нь яг хойлохны байцах өрөө байж мейкап болоо. Мейкап нөрөө хүмүүс байгаа шүү дээ. Хамаагүй тэгэл мейкап нөрөө очоод тэгээ би тэр охиноо дуудаа тэгээ чамтай ингэ танилцуулах гэдэг байхгүй зэл явагдаж байгаа. Тэгээ чамтаас нэг бэлэг нэрхгүй танцаа. Энэ нэрээ ямар клип танцуулаад болж байгаа. Одоо нэг манай тоглолтын маркетингийн нийтдээ 12 дуу утцаж 12 клипийг төлөвлөгөөтэй байгаа. Тэрний баг сүүлээсээ нэгтгэх нь сүүлийнхаа өмнөх нь гэсэн үг. Тэр нэг гадаад 2 артисттай Сарьяна Сүмүар гэдэг 2 артист аваад ирсэн клиптэй. Өчигдөр буугаал өчигдөр хоолойд ороод өнөөдөр клипэндээ орчих. Энэ айгуу том студио шүү дээ. Ийшээ харж авсаар ирээд ийшээ харж хятадаар. За тэр сүүлд гараасаа дуунд айгуу гоё байлаа. Харанга. За тэгэл нэг гурлаад дуусах гэж юу лээ. За Charisma тэр надад их таалагдчихж байгаа. Тэгээд ер нь дуунууд их гоё байгаа. 5 сар өнөрөнд тоглолттой. Тоглолттой. Тоглолтын бэлтгэл ажил гайгүй хангагдсан байгаа. Тий, ерөнхийдөө одоо ингээл маркетинг ажил, клипний ажил гэж явж байна. Хачаад өнгөө ингээ маркетинг гэж өгөө явж штэ нэвтрүүлгээ ингээ. Гэхдээ тэр охин баярлаа. Тэр охиноос олж ирж байгаа. Тэр охин ихтэй. Чамд үнэхээр их ажиллаж бас ингээ кино мэнэгч үздэг гэсэн шүү зэ. За дээшээ гараад бид тэр охиныг дуу татах зэ. За чи дээшээ гарч бид тэр охиныг дагуулаа ороо зэ. За юу яатсан заяа. Хан хэлсэн заяа. Тэгээ одоо энэ жоохон бахтай нэг ажил явж байгаа хүн бахтай мейкап нөрөл нь оролцсон баг. Ийш нь ороод үгүй заяа шууд. За өдөр орцсон. Яа на яаж хэлж авдаг вэ? Ахаа чамаас аяг хөрг охин мохин гэлсэн шүү дээ. Тэг хөргөн л байшээ заяа. Зөв бид тийшээ. За би их л орох. Ингээд чамаг ичгээд байгаа юм чи. За. Занаш байна. Иш цогч. За танилцаарай эхлээд юу. Юу бэ? Танилцаарай. За ингээд манай одоо краштайгаа ингээд уулзж байгаа эхлээ анхны сэтгэлээ сонсъё. Гоё. За ингээд юу яаж яах вэ? Энийг харийн ахуулгыг нэвтрүүлээ заяа. Тэгээд одоо баяр жаргалыг гэдэг охин Баяна буюу одоо Гангби хамтлагийн Баянаг крашилдаг. Тэгээд манай K-Brains-ийн энд амар гоё бэлэг байгаа заяахан. Энэ дархлаа дэмждэг витамин, тэгээд манай шинэ гаргасан ийм гоё одоо sleeping mask, цэвэрлэгийн бүтээгдэхүүн бүгд байгаа. Бүгд багтцсан байгаа. Одоо тоглолт болох гэж байгаа юм чинь арьсан ажиллах хэрэгтэй байхаа гэж бодоод тэгээд энэ бэлгийг манай баяраа гоё сэтгэлийн үгээ хэлээд өгнө эхлээд. За. Юу гэж хэлмээр байна? Толгойд байна. За, хамаагүй гоё бодож байгаа. Хөрхөшөө. Крашлдаг шүү тий. Харт шүү. За, бүр шууд за гээ гоё бэлгээ өгнө гэж. За. Хөөрхөн бэлэг өгдөг хөөрхөн хүн бэ. За Баянахаас сэтгэлээ сонсъё. За, Баянад ямар санагдчих вэ? Гоё нэ ийм бэлэг
яг ингэж эмхтөнөөс яг ийм зүрхэн хэлбэртэй билэг авч ирсэн л та. Яг ийм гоо сайхны юм бас явж байгаагүй мэнэ баярлаа. Тэгээд би бас одоо тоглолтын дээр бас ирж найзтайгаа ирж үзээрэй гэж бас зөрүүлээд бэлэг өгье. Зөв. Тийм гоё backstage-нээс үзээрэй. Бүр ойроос үцэх юм шүү дээ. За Crash-тай хамт тоглолт үзэх нэ. Crash- gaan тоглолтыг битүүсээ ярьж ирсэн. Ингээд би бас шүрүүптнээ гэсэн шүрүүптэх шаардлагагүй. Манай баянаа бас мэдрэмжтэй залуу юм шүү дээ. Өөрөө ингээд тоглолтоо ингээд бүр backstage-с үзээрэй гэж штэ. Тэгээд манай баянаагаас их олон охин Crash-лдаг бах те. Сэтгэлдээ илчилдэггүй юм дээр илчилдэг. Манай баяр цагаал ямар сангич. Яг наваа. За тэгээд яг Crash-наас өөртөө тайлбарлаад өгч. Нууцбэгээ хэмэт тийм те бас ингээд явандаа бас ирээдүйд нэлээ бас дотнож байх юм л бас мэдгүй байна. Тэгээд манай хайрын ахвал нэвтрүүлгийн маань бас их гоё торгон мөч одоо ингээд олонний тэл Crash-тайгаа ингээд уулзаад тэгээд манай баянаа ч гэсэн бас хөрхөө охин гэж хэлж байна. Тэгээд та хоёртаа бас амжилт хүсье. За баярлалаа. За нэг хайрын ахвал хийж байхдаа бас гоё уран бүтээлчтэй таарсан учраас энэ боломжийг алдахгүй нэг жоохон ярилцчихъя гэж бодлоо. Сүмэн хоор. За уран бүтээл сайн уу? Сайн. За Gangbay хамтлагийн тоглолтод оролцох гэж ирсэн үү? Эсвэл наан клипний зураг авалт. Наан клипний зураг авалтандаа орчоод тоглолтын дээр бас ирэх юм. Тоглолтын дээр. За сүүлд одоо ер нь гаргаж байгаа уран бүтээлүүд хэр байна? Сүүлд одоо яг зуны фестивалуудаар бэлдээд шин дуунуудаа хийгээл байж байна. Манай сүмэн хоор ер нь Crash-тай юу? Бага. Crash-тайгаа ер нь одоо энэ ганц би юм уу? Crash-тайгаа гэрэлцсэн байна. Ямар гоё бэ те. За тэгээд юу яах гэж манай нэвтрүүлэг хайрын ахвалгад нэвтрүүлэг байхгүй. Тэгээд Crash-ыг нарьж өгдөг. Тэгээд та хэдий хамтран уран бүтээлч хийж байгаа одоо Gangbay хамтлагийн баянаа Crash-лдаг гэд охин тааралдаад тэгээд бэлгээ өгөөд ирж байгаа байхгүй. Тийм тэгээд бас өнөөдөр ингээд таарлаж байгаа дэр бас нэг жоохон ярилцаад ингээд би бас нэг уран бүтээлийг сонсч байсан. Тэгээд их тийм юу юм байна гэж бодлоо. Нээлттэй юм байна, чөлөөтэй юм байна гэж би бас харлаа гэж бодож байна. Тий. Баярлалаа. Баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд дахиад бас их гоё уран бүтээлч байна. Сариуна гэж манай монголч мэдэх хөө тэгээд уран бүтээл сайн уу? Сайн. За юу нь бол монголоор хийсэн хайлт юм бэ? Жохон бага зэрэг болох уу? За Gangbay хамтлагтай хамтарч уран бүтээл хийсэн юм байна те. Одоо энэ доор явж байгаа юм уу? Тий. Гоё дуу. Зөв. Одоо Gangbay-тай хамтрахад ер нь хэр санагддаг вэ? Би Gangbay сонсох дуртай, Gangbay хайртай. Надаа гоё байд. Гоё байд. Монголд ер нь байнга ирдэг үү эсвэл яг уран бүтээл үеэл ирдэг юм уу? Уран бүтээлээр ирдэг. Уран бүтээлээрээ Crash-тай юу? Crash-тай. Crash-тай. Ганц би юм уу? Эсвэл бас гэр бүлтэй юу? Ганц би. Crash-тай ер нь сэтгэлээ хилчилж ирсэн үү? Үгүй. Зөвл хараад ингээл алсаас хараад ирд юм уу? Instagram-аар зүрх дараад. Зөв. Энэ сэтгэлээчлэг гэж боддог уу? Юу? Crash-тай сэтгэлээчлэг гэж боддог уу? Crash-тай хайртай гэдгийг хэлэх үү гэж байхгүй? Хэлэх үү? Юу нь хэлэх үү цааштай гэж байна. Justin Bieber миний юу уншдаггүй. Justin Bieber миний ямар том. За би айгу өөрөөр бодсон юм байна. За амжилттай баярлалаа. Зурм бүтэлд амжилттай. баярлалаа. За баярлалаа. Justin Bieber юм уу? За тэгээд ер нь нэвтрүүлгээр дуусгах чинь Sundance мужийн хамтлагаас ирсэн. Клипний ажилдаа бэлдэж явах шиг байна. Тэгээд охтолтойгоо бас өдөр нэг харийн ахвал нэвтрүүлэг хийж явахгүй би. Crash-ийн ярьж байгаа нэвтрүүлэг баггүй. Тэгээд ер нь бас энэ нэвтрүүлэг Crash-тай хүн байвал Crash-таа сэтгэлээ боломжийг өгч байгаа баггүй. Тэгээд ганц би Crash-аа ингээд харж явдаг. Тэгээд сэтгэлээ хэлэхэд зарим өгөхгүй бол бас яг энэ нэвтрүүлгийг дэднүүдээ бас сэтгэлээ хэлэх байна. Дотроос. Баян бас. Та энэ Crash хүн бүгдээрээ за чи найслуутай чи байгаа бүгдийг орлох бас найслуутай бас байхгүй чи Crash хүн чи Crash чи гал нэ
Чи краш байхгүй. Байхгүй. Нэрээ юу? Нэрээ. Яагаад би болон гой залууч хүмүүс крашлж байгаа? Харин тийм үү? Ингээд чи нууц харж байгаа байхгүй. Нууцхан бол байгаа. Нууцсан байгаа юу? Нууцхан бол Тэр байгаа. нууцлах юм уу? Нууцхан. Нэр нь ямар хэсэг хэлтэй? Тэгээ маань нэвтрүүлэг маань ерөөсөө юм хүний крашгийг найж өгөх нэвтрүүлэг шүү дээ. Тэгээд сандаа самтлаг нэрээ бас их гоё би яг нэг бүжгийн одоо нэг тийм мэдлэггүй юм л дээ. Гэхдээ ер нь бол бичлэгүүд ингээд гарч ирээд байдаг. Тэгээд таад мань ер нь байгууллагатай хэр бодож байгаа юм бэ? 15 жил. Тийм үү. 19 онд. Чи бараг 19 юм шиг өөрөө. Тэг дөрөвтөгөөс өч мэдээ юм. Яг энэ бүрэлдэхүүн. Энэ бүрэлдэхүүнээр бол янз янз байгаа. Янз янз байгаа юм уу? Жил би бол жил гарan болж байгаа. Ингээд Тэгээд ингээд хамаагүй яг нэг доор байгуулагдсан биш юм биш. Ингээд ард ардаас илж авсан юм уу? Анх бол 9 онд анх байгуулагдсан манай байгууллага. Тэгээд одоо ер нь нэг шин охтууд орж ирээд тэрнээс ер нь бол яг энэ бүрэлдэхүүнээр яг тэм зэрэг орж ирээгүй. Яг энэ бол би ингээд сандаа яс бүжгийн хамтлагаас нэг яриа авах яг үндэ шаардлагагүй л гэхдээ нэг хөөрхөн хүмүүс байхаар нь одоо залуучуудаа краш л гэдэг те. Ингээд энэ олоогтуудаас ингээд краш гэдэг чинь бол та юу гэж ойлгоод юм бэ? Хүндэлдэг тийм хүнийг хилдэг үстэй те. Ер нь бол нэг тэр хүнээ заавал найрна гэсэн үг байдаг бах те. Тийм ер нь бол тэгэл найрч чадахгүй хүнийг нууцаар харж явах хүнийг л краш. Тийм үү. Би тэр өгний эсрэг яваад байгаа байхгүй. Заавал найрч өгөө яваад байгаа байхгүй. Буруу юм уу? Тийм би тэгээ надад нэг хүн тэгж хэлчихсэн юм аа. Ер нь өөрийн болгож чадахгүй тийм харж явдаг хүнээ л ер нь краш гэх баг гэж тийм. За ямар сони. Миний краша би чам найрна. Би бас краштай. Миний крашийн нэр хээ үсгэр хэлдэг. Ядраа. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа амжилт хүсье. За тэгээ манайхаа нэвтрүүлэг маань одоо энэ төрөд өндөрлж байна. Харин яг нэвтрүүлэг маань маш амжилттай явлаа. Өнөөдөр Gangbang баянаг крашлдаг баяра гэдэг охин маань нэвтрүүлэгт оролцоод тэгээ тэр хоёр манаас өөрхөн хоорондоо юм яриад ингээд очир зүгээ олоод гэх шиг байна. Манай баянаа бас өөрхөн нэвтрүүлэг бишээ нэг тоглолтондоо өрсөн. Бүр backstage үзэрэй гэж өрсөн байгаа. Тэгэхээр их таалагдчих шиг байсан. Тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэг амжилттай болж 5 сарын 24-нд Gangbang хамтлагийн одоо цэнгэлтэд болох ч тоглолт плейтинг танцаагад эхэлсэн байгаа юм байна лээ. Зуны хамгийн анхны тоглолт. За дээрээс манай K-brand 75-ээр хамтран үргэдэг энэ хүн нэвтрүүлэг маань зорилго нь бол крашиг нэрж өгөх, хэн нэгэн сэтгэлж чадахгүй байгаа бол тэрийг бидэнд тусалж, дэмжиж, хахуулдаж өгөх юм зорилготой. Тэгээ манай K-brands маань өндөр цоо шинхэн гаргаж байгаа бүтээгдэхүүнээрээ одоо крашиг нэрж өглөө. Тэгээ та K-brands дундор зураас brands гэмээр сайтлаа ороод бас өөрийнхөө гоо сайханд анхаарад тэгээд крашиг нэрвэл илүү их бүтэмжтэй байх болов эсвэл манай K-brands-ийн бэлгээс аваад бэлгэлүүл илүү бүтэмжтэй байх юм болов гэж би бодож байна. За дараагийн дугаар уулзлаа түр баяртай.